Эрхэм үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хүний хөгжил манлайлалын академи төрийн бус байгууллага Хинтээ медиа группийн хамтран бүтээж буй 20 дугаар зууны мэрэгчлэтнүүд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийг Эрдэнэ амжилтмаа миний бие хөтлөн хүргэх болно. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор ардын хурлын депутат асан Бэндэр сумын уугуул Чимэд доржийн Баяр сайхан оролцож байна. Сайн байна уу? Та сайхан үйлчж байна уу? сайн байна. За та бүхэндээ зөвхөн өөрийнхөө ажил амьдрал гэхээсээ сумар аймаг орныхоо ард иргэдийнхээ амжилт бүтээлийг олонний хүртэл болгож хөгжлийн түвшээ олж хүн бүхэнд хүргээд ингэж явдаг энэ сайхан ажил биш чинь талархаж явдаг зан том чинь. Тэгээд энэ сайхан өдөр шинэ оны босгон дээр байна. Тэгээд үндсэн хууль батлагдж байгаа өдөр байна. Өчигдөр маань 3-9 маань эхлээд тэрийг яаж бас нэг жоохон хормоцоос хор жоохон хайрсан ийм сайхан өдөр эдэнтэйгээ яаж байгаа та бүхэндээ баяртай байна. Тэгээд та бүхэндээ энэ сайхан ажил үйлстэй улам их амжилт гаргахыг эрүүлэнхээ явахыг хүсье. За баярлалаа. За бидний энэ нэвтрүүлгийн зорилго гэвэл нэр нь 20 дугаар зууны мэрэгчлэтнүүд гэж байгаа шүү дээ. Тэгээ цаг хугацаа улиран өнгөрөөд 21 дугаар зуун эхлээд хэдийнэ 4-1 нь өнгөрсөн байгаа. Тэгэхээр энэ 20 дугаар зуунд ажиллаж амьдарч байсан хүмүүс маань энэ 21 дугаар зууныгаа бүтээсэн гэдг нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ түүхийн энэ урт хугацаанд ер нь нийгмийн хөгжлийн хурдац 21 дугаар зуунд техник технологийн хөгжил хурдан болж байна. Энэ бүхнээс шалтгаалаад ер нь урд өмнөх түүхүүд болж өрнөж байсан үйл явдлууд мартагдах, орхигдох, зарим нь түүх нь гуйвах тийм ээ. Тэгээ ач холбогдлын санаатай болон санаандгүй ингээд бүдгрүүлэх ийм явдал байсаар байна л да. Тэгэхээр бид нар энэ 20 дугаар зуунд ажиллаж амьдарч байсан хүмүүсийнхээ амьдралын, ажлын туршлага туулж өнгөрүүлсэн энэ замналаар нь мартагдаад байгаа зүйлүүдийг бас хойч үедээ таниулах, үлдээх ийм зорилготойгоор энэ нэвтрүүлгийг бүтээж явуулж байгаа. За тэгээд таны хувьд бол бас манай онцлог зочдын нэг байгаа. Саяхан 1 сарын 13-ны өдөр анхдугаар ардчилсан үндсэн хуулиа баталсан өдөр тохиосон. Энэ үйл ажиллагаанд таныг оролцох үеэр бид нар бас тантай анх удаа уулзаж ингэж ярилцах завшаан олдож байгаамаа. Тэгээд танд баяр хүргье. Баярлалаа. За тэгээд та өөрийнхөө нутаг ус, аав, ээж, хүүхэд насныхаа талаар хоёлаа яриагаа эхлэе та. За ингээд 20-р зуун, 21-р зууны юу. Тэгээд 100-аас гадна бид нар чинь хоёр социалист нийгмээс ардчилсан бас шинэ нийгэмд яасан ийм сайхан түүхэн тохиолдолтой юм 200-ны маань заг дээр ингээд яаж байгаа нь маш сайхан байт юм аа. Тэгээд бид бүхэн чинь нэгсэн доностой ч юм байна л дээ 200 хэд нийгмийн үр царайг үзлээ гэдэг шиг. Тэгэхээр ямар ч юм бид бүхэн хоёр нийгмийн юун дээр нь ээж босгын алхаад ингээд явж байна. Тэгээд энэ харьцангуй явахтай зөх хэмжээндээ бас 100 маач гэсэн тэр бидний яаж исэн нийгмаач гэсэн бас орондоо бас нэг жоохон нэг нь төвлөршин төлөвлөгөөт эдийн засагтай бас нэг хүний юм дээр бас урд нийгэм тэгээ өнөөдөр шалгандаахан бүх юм ил тодтой олон ургалж үзэл бодолтой хүмүүнлэг бөгөөд хүний эрхийг эдлэн хамгаалсан бүх юмын чөлөөтэй хангасан энэ сайхан нийгэм ийм солилцоон дээр явж бид нар ажиллаж амжилт бүтээлээ гаргаж яваад сайхан байна. Миний хувьд л яхавтай би 1900 марин жил Хинтээ Бэндэр сумын 3-р бригадын нутаг баруун манхад эндээ Хөндлөн гэдэг газар Базар шатын Чимэд доржийн 2-р хөв болж мэндэлж биш юм аа. Тэгээ бага насыгаа өөрийнхөө аав ээжийн гар дээр 8 настай сумынхаа сургуульд орж тэгээд ерөнхийдөө Бэндрийн 10 жилийг дүүргэж яасан
багнаас маань иймэрхүү зэнгэрсэн. Аав ээж нь уугуул биндрийн хүмүүс үү? Тий, аав ээж маань уугуул биндрийн хүмүүс одоо тэр тусмаа яг хэвтэ 30 хэдэн оны үед нь хойноос орж ирсэн болохоос биш яг биндрийн нутгийн уугуул. Хойноос гэдэг маань одоогийн Оросын холбооны улсаас гэсэн үг тийм ээ. Тэгтээ тэр үед бид нар орж ирснээс хойш. Тэгээд аав ээж нь одоо биндар сум маань одоо бүтээлч нэгдэл гэдэг нэртэй байлаа шүү дээ тий биндар сумын тий. Тэгэхээр аав ээж нь одоо малаа нийгэмчлэл тухайн үеийн журмаар тэгээ бүтээлч нэгдлийн анхны гишүүд болж ирсэн үү. Тэгээ нэгдэлтэй ямар ажил үйл эрхэлж ирсэн хүмүүс үү аав ээж нь? Анх манай ах чинь одоо ингээд юунаас өмнө нэгдэл гэж байгалах хамгийн гол нь одоо биндар сум маань 4 жижигхэн тэм нэгдэл байсан. Та хамгийн сүүл тэр 4 нэгдэлд нэг болж хамгийн сүүлд нь одоо тэрэндээ нэрийг бүтээлч гэж нэр өгсөн юм юутай биндар сумын бүтээлч нэгдэл. Тэгэхээр 4 нэгдэлхээр ч одоо гихоор бол одоо баг нь баг нэг нэгдэл маягийн юм байсан гэсэн үг. Хангай хөгжил ялалт за тэгээд мандах анагны үдэ юм нэг 4 нэгдэл байсан. Жижигхэн. Тэгээд сүйдээ яаж одоо ингээд одоо нэгдээд нэг зөвшөөрлгөн гэвэл зөвснээс хойш тэр 4 жижиг нэгдэл маань нийлж одоо нэрийг бүтээлч гэдэг юмсэндээ. Тэгээд нэрэндээ тахирсан ёстой тэгэл бүтээч юм сайхан ардтан байлаа манай нутгийнхан. Тэгээд тэр тусмаа хамгийн гол онцлог юм нь одоо хойто голчлон одоо ерн үхэр сүргийг саалаар агалсан улс их орондоо сүүн далайн орон гэгдсэн тэгээд мянган саалчдын өлгий гэж өчнөө төчин олон мянган саалчтай одоо ийм сайхан нэрэндээ яасан ийм сайхан ажилсаг сүүн далайн орон мянган сууч өлгий нутаг байсан юм аа. Бид нар ч одоо тэгэл биндар сум гээл тэгэхэд яа харахгүй л одоо Саалчин Баатаруудын нутаг гэж бас мэднэ л дээ. Одоо залуу хойч үе маань бас энэ талаар хэр мэдж байгаа бол тийм ээ. Одоо Цэвлэмаа гээл 18 настай сквадрын одонгоор шагнуулж ирсэн л гэдэг 22 настай Аюуш Саалчин маань Хөдөлмөрийн Баатар за Доржханд Баатар гээл юм Саалчин Баатарууд байна. Тэгээ таны ээж ч гэсэн бас Саалчин ханчин бас Саалчин байсан гэж байсан тийм ээ. Ээж нь бас 1966 онд ардын хурлын депутатаар сонгогдож ирсэн юм байна лээ шүү дээ. Энэ талаар та яриач. Тэгээ манай сумчин яжсэн 19 наснда ононголын цогтой ихэн гэж даалдаршиж байсан. Тэгээ харамсалтай Сүхбаатарын одон хүртээд баг залуудаа их амжилт цаашдаа дээрээ сайхан нас дурсан одоо тэр цэвэрмээг оруулахад манай чинь мянган саалчаас тэрэн дотроос тос тодроод хэнийг оролцуулах юм бол цэвэрмээг оролцуулах юм бол Доржханд аваргын Хөдөлмөрийн Баатар тэгээд Аюуш сангийн Аюуш ингээд нэг сум сүүн далайн өлгий нутаг гэж яриг чинь тэр тусмаа нэг дөрөөс 2-2 Хөдөлмөрийн Баатар Сүхбаатарын одон авсантайгаа яагаад магадгүй амьд сэрүүн байсан бол Баатарыг илэрхийлэх авахбайсан. Ингээд одоо ингээд манай биндар нутаг чинь сүүн далайн орон гэдэг тэрнийг одоо энэ түүчээлээд маглайлж ирсэн 3 одоо тэгээ сүүн далайн ийм Хөдөлмөрийн Баатартай ийм сайхан алдартай. За тэгэхэд одоо яах вэ? Гайхгүй мөртлөө би бас энийг бодоод нутгийн хайн 3 Баатарт өөр нэг дөрөөс төрсэн бүр 3 одоо тийм одоо ажил мэргэжлийн хийгээр Баатартай бас юм байхгүй бахархаж одоо эднийг айлуулахаар бас өөрийнхөө санаанд бас нэг тодруулж яасаа гэж санагдсан да нутгийн 3 Баатар гэдэг нэртэй дуу хүртэл шүлгийг нь өөрөө захиаг сонсголоороо өөрөө аяыг нь хийгээд ингээд зах хэмжээндээ асуумар нутагтаа нэг хүүхдэд дөрөвдний концертын дээр ганц дуулсан туудаа ингээд цаашаа яваагүй ийм л явна. Өөрийнхөө чадвал би бас айлуулахаар нутаг орныгоо авас хамтаранд мэдүүлэх гэж тэднэрийгээ бахархад дурсах алдаршуулах гэсэн зорилготой ингээд 60 гаруй мянган саалчид байд манайх чинь. Анх зөвхөн мянган саалчин гэдэг хөдөлгөөн өрнөд сүү тишээ бүр цаашаа ягаад одоо 2000 саалчны хөдөлгөөн.
1000 саачтайг ингээд 5 хошуугаар одоо дүгнжижлээс өгчсэн. Одоо хамгийн дээдлэн юутай нь 21 25 хошуутай. Тэгэхэд миний хань бол 16 17 5 хошуутай одоо юм яаж 1000 саалчин байлаа. Тэгээ 1000 саалчин гэхээр ч одоо нэг үнэнээс 1000 литр сүү сааж байж 1000 саалчны болцож хангана үстэй. Тэгэхээр нэг саалчин бол ингээд замбраагийн байхгүй цаанаас авсан цогсгой одоо нэг стандарт гэдэг юм тоо хэмжээ 15 үнийн мал саах ёстой. Нэг саалчин бол тэрнээс илүү байж болохгүй. Тэгэхээр 15 үнийн нэг бүрээс 1000 литр сууна 1000-ын хөдөлгөөн байхгүй. Жишээлх юм бол 2000 болоод ирэх юм бол нэг үнэнээсээ одоо тэгээд 2000 литр сүү саана гэсэн. Тэгээ би бас ханижлихээ одоо яаж яхад намжилт бүтээлгийн сүүнийх нь юуг бас тэмдэглэж бишиж явсан юм. 1989 оны жилийн цэвгээр миний тэмдэглэж яасан үлдээсэн дэвтэр дээр байхад одоо хань 1997 литр сүү саасан. Ийм амжилтанд байсан. Тэгээд магадгүй 90 онд нийгэм өөрчлөгдөөгүй байсан бол одоо 2000-д хүрэхэд 3 литр сүүний зөрөөтэй ийм байж байсан. Тэгээд хамгийн гол бахарх юм яхавтай бид нар чинтэй малчин заяатай аав ээж маань одоо тийм удамхсаа маань бүгд л анх нэгдэл гэж байхад нэгдээс өмнө ч гэсэн бас хувийн мал аж ахуйтай нэгдэл байгуулахаас бүтээлч нэгдэлдээ саалч малчнаар ажиллаж байсан. Энийхээ үр дүнд одоо миний ээж 1966 онд 6 дугаар чуулганаар нь ардын хурлын депутат болж ингэж явсан. Тэгээ хамгийн гойд бахархалтай ишүү сайхан юмд чинь би сайханд хүний өрийг өөрийн юутай ханжлаа болгож 2 багны нэг бол төшөж явсан. Тэр сайхан хань маань одоо ээж минь одоо тэр сайхан одоо ажлыг үргэлжлүү залгаад одоо хүүгийг нь хасгаад голомтой одоо ишүүтэй тэр амжилт үтэй ээж маань юугаар өөрөө ч ихсэн сайхан үр дүнтэй ажиллаад 1980 онд Москва Новосибирск эрхүүгийн чиглэлд өвлийн төв хорооны шугамар бас ингэж явж аялж байсан. Тэгээд хөвөр мөр Марлин Батын хөвөр тэгээд аймгийн авраг аймаг улсын авраг үгүй сумын авраг одоо цаашлаад бас аймагтай хүртэл бас одоо хөвөр юугээр явсан аймгийн аврагны хүртэл болцлын хангаж 5 дугаар 5 жилийн гавшгаач гэсэн өвлийн төв хорооны алтан медаль тэгээд хөдөлмөрийн алдар гэсэн тэгээд мөнгөн медаль иймэрхүүмээр шагнал ханижил бас нэг өөрийнхөө одоо улсын маань хийсэн бүтээсмийг нь иймэрхүүмээр хүртэж явсан ийм хантай ийм сайхан ээж маань залгасан ийм үтэй бид нар ажиллаж амьдарч байсан. Тэгэхээр тэрний хад видео хавтай эрэгтэй хүн тэр үед чинь одоо сайс үгэн голоод яхаа бид нар эрэгтэйчүүл гэдэг маань сайчны туслах гэсэн нэрнтэй ийм юм дээр явдаг байлаа. Тэгээ хавтай нэгэн тамдрал юмсан чинь би муухай мэрж байгаа юм биш. Зарим тоглоомтой нэг нь сайчны туслах гэсэн тэр нэрийг маань сайчны доодох гэж шоглож хүртэл юм уу hotel бид нар явж ирсэн цаг үеийн өнгөрсөн учиргүй муухайгаар би ярьж байгаа юм биш. Тийм болохоо бас их сонирн байх үед зориуд тэрний дурсч ярьж байгаа юм. Таахан бас одоо олон талаас нь яаж ажиллаж байгаа. Тэгээ сайчны туслах гэхээр одоо цалин авах уу? Сайчны туслах эрэгтэй хүн зөвхөн маллагааны цалингийн лав. За тэр нь хэдэн төгрөг бол одоо 100 дээд цалин 150 төгрөг авна. Тэгээ эмэгтэйчүүд хичнээн их сүүсэн тэрнийхээ хэрээр маш өндөр авна л да бараг тэр 1000 гаргаж хүртэл бараг. Тэгэхээр ч одоо тухайн үеийн 1000 төгрөг гэдэг ч одоо их мөнгө байлаа шүү. Хичнээн их мөнгө байваа ч. Тэгээд одоо яг хөө нэг гэр бүл ингээл сайхан амьдарч байна. Тэгэхээр одоо гэрийн эзэгтэн орлого өндөр байдаг. Өрхийн тэргүүний орлого бол их бага байсан биш үү? Тэгтээ бас хамаг гол ажлаа хадлан бордоо гэж бүх ажлаа хийж байгаа шүү дээ. Тэр сайжны манд туслах тийм үү? Яг тэ тэр үеийн нэг бодлын соёлын шогч юм шиг гэтлээ тэр үед аргагүй тэгээд
одоо нэг тийм Сүү сайлаа голж байсан үе болохоор голсон тийм онцлог юм болохоор тэр өнгөрөө голж ил тэгээд салин өндөр тийм явсан. Маньютын туслахын доодох нэгэд ээж явснаар энд бид нар бий бас нийгмээ чиш амьдрал шийсэн буруутгах одоо готрах юмнуудад байдаг үл. Таныг депутат болоход ээж нь байсан уу? Ээж маань байгаагүй. Ээж маань 1900 хэдэн онд 90 байсан бай. Эсвэл 92-нд аав маань харь байгаагүй. Тэгвэл ээж нь одоо их л баярлсан баг. Өөрөө ардын хурлын депутат болсон, хүү нь одоо ардын хурлын депутат боллоо гэд их л баярлж байсан баг. Тэгээд өөрөө гайгүйд явж яах гэж дотроо хүний хүмүүрийнхээ төлөөл явдаг юм болоход бас л дотроо их баярлж одоо яаж л явсан байлгүй. Тэгээ манай аймгийн хойд сумд чинь одоо ер нь бориод яснууд голдуу амьдардаг. Тэг ажилласан хөдөлмөрч хүмүүс тэгээд маллж байгаа мал нь голдуу бод мал байдаг. Цөөн малтай боловч одоо үржилсэн чим одоо сүүний чиглэлийн голдуу бод малтай шүү дээ. Тэгээ энэний манай ажлын гол хэсэг нь одоо хадлан бордоо бэлдэх асуудал байдаг байсан. Тэр хадлан бэлддэг байсан тухайга та яриач. Одоогийнхтой одоо харьцуулшгүй л сонин зүйл сонсогдох байх та хүмүүст. Сонёсаад өнөөдөр яг бүх юм одоо эрхтэй чөлөөтэй өөрийнхөө таав тухаараа сэмэг юм гэтэл нэгдлэг гэдгийг бас нэг зарим талд нь бас хатууд захиргаатай нэг дэглэмтэй гэж ярьдаг байсан тэр үедээ буруу байгаагүй санагдав. Тэрний ихэнх хүчинд хүмүүс гисэн бас өөртөө тавьсан зорилготой цагийг нарийн барьдаг ажилдаа бас шамдаж одоо сэтгэл уян бүх юмээ зориулж явдаг энэ байсан. Тэрнийхээ хүчиндэл тэр үеийн хүмүүс сайхан амьдарч байсан байх. Бус зэмийг би заавал дурсах хэрэггүй. Тэгэхээр хадлан мөрдөл манайхан чинь сүүсээр голддог байсан болохдоо маш их авна. Тэгтээ тэр гişэвэл хадлан чинь 7 сарын 20 гэхэд эрт хадландаа гаргаж шаарддаг байсан. Энэний ямар учиртай вэ гэхэд 7 сарын 20-оос 8 сарын одоо дунд хүртэл одоо жинхэнэ шимтэлч үүснийхэн шимээсэн хамгийн чанартай байсан тийм үед нь хадлангаа хойголцолж одоо ингэдэг байлаа. Тэгээ 8 сарын 15-наас хойш бол тэрийг ногоон тижээлгэхгүй халтар өвсгөж. Ингээд эн чин төрөлдөө шин чанараараа ялгаатай цалин хөлсөн дээрээс өсөн тэрнийхээ юугаар юм ялгаатай байдаг байлаа. Тэгэхэд нэг бохол гэдэг чинь заавал 100 кг жинтэй байх юм бүр стандарт маягийн юутэй. Бохол маш сам. Одоо бараг басаагаар зогсоход бидний бараг бидний зэтэй тийм өндөр одоо бодон том. Өнөөдөр яг тэ тэрнтэй харьцуулахад хүмүүс бас үгүйс юм байх сайхан өөр их амьдралыг одоо юугээд ижих хадлан бардаа авчин. Бохолын чанар бол тэрэнд хүрхээ байсан жижиг хүн болсон. Тэгээд нуруугаа болоход тэгээд өөдөөс морин машинаараа зөвхөн гэрээхэн хүн Тоногсондоо алчны туслах. Одоо эмэгтэй сасуугаа горлоод гэрээрэндээ ажиллаа хийгээд явна. Хадлангаа бол ирчүүд нь одоо хүүхд шугтууд тамарсан байх юм бол сүүлийн үед тэдний туслуун. Үгүй бол тэгээд лөөстөө ирнэ голдоо хоорондоо ганц хоёроор нийлж байгаа. Хадлан бардаа. Ер нь манай нутгийн штэ доод тал альч нийгэмд урд нэгдэл гэж байхад ч гэсэн нөө ч гэсэн ялгаагүй сасуугаараа горлож гэлэнт малынхаа шимээр явдаг болох хадлан ер нь доод тал 800 бохол. Тэрнээс бүр сайн авдаг нэг нь баг 200 мянган. Үгүй 2000 бохол дэйтэй. Хадлангаа маш их сайн. Өвлийн цагт бол ирдэ байнга одоо тэгээд малда айж өгнө. Тэр тусмаа одоо энэ сайлын чинь үед одоо сайлын хугацааны гэж байна. Сайлын бос хугацааны хавар намрын тэгээ өвлийн хөлдөөс өгсөн юм төрлөөрөө бас чиглэлд нь ялгаатай үнэлгээд өгнөтэй ингэж сүгэ авдаг юм байсан. Ер нь бидний одоо саалчид тэр сүү тос бэлдэх юугаараа улсад нэлээд дээгүүр явж ирсэн баха. Улсын норм төлөвлөгөөнд. Дээгүүр явж ирсэн тэгээд тэр үед нэгдлийн юм ярьдаг шүү. Улсын хэмжээнд оруулах сүү тосны юуны 30%-ийг нь манай сумаар нутаг. Одоо ганц сум улсын хэмжээний 30% өндөр байна шүү дээ, тийм ээ. Гэтэл яг өнөөдөр би сумыгаа яаж байгаа юм биш.
биндэрсэн гэдэг болохоос одоо их мянган саачтай хамгийн гол цөм нь манайх чинь биндэрсэн 3 дугаар баригад боёо Баянгол баригад гэж явдаг байсан. Тэгэхэд одоо тэр бүхэдэ мянган саачтай юуных нь хамгийн гол юм нөө 3 дугаар баг юм. Биндэрсэн тэр дундаа Баянгол бригадынхан байх нь. Гэтэл сүүндлийн оронгогдөө биндэр гарч явахаас биш гол цөмийг нь одоо манай 3 дугаар баг ийм бүх саачид. Тэгээ бас таны асуулт сайхан байна л да. Өнөөдөр нийгэмдээ явахдаа тэр хичнээн бид нэг нийгмээс нөгөө нийгэмд орсон ичсэн тэгээ өнөө ажил төрлөө хийж удирдах яваа хүмүүс аливаа нэг зөвхөн энэ цаг үедээ ихээ юмыг горлож биш тэгэхэд түүхээ биш өнгөрсөн үеигээ бас мартахгүй амжилт зүтэлтэй ийм байсан гэж онцлог юмыг нь бас нэг одоо мэдүүлэхийн тулд ажил төрөл зохиож зэрэг нь судалж ил бас нэг одоо мэдээлж ингэж явах юм бол хойч өөр хүүхдүүд маань осолгүй тийм байсан байна үнэн ч юм уу үлгэр ч юм уу домог ч юм уу гэж бодох жишээтэй болохдоо бас би сумар нутгийнхаа одоо дарга удирдлагынууд бас тодорхой өөрөөхөө санаа ярьдаг манайхан ч бас энэ маань үгүйсэхгүй. Тэгээ нэгдэл гэж байсан тэр өнгөрсөн юм тэр яах вэ гэдэг зөвхөн өнөө цагийн нийгмийнхээ бүх амжилт бүтээл бас аль-алиг нэгэнтэл биндэр гэсэн бол тэгээд альч нийгэмтэйсэн тэр ард түмэнтэй одоо юу яхын тул тэгээ ихэнхэнтэй энэ сайхан хөгчүүд маань бурхны оронд настаж маань ховордож байна мартагдах нь зөвхөн өөр хүүхдүүдэн дөр тэгээд сум орон утагч шүдэ манай аймагч хийсэн аливаа бас одоо тэгээд удирдлагууд нь өөрөөрийнхөө сум орон нутгийн бас нэг онцлог одоо юугээр нь одоо хойч үедээ бүхэнд бас мэдээллийг хангах ёсоор энийг бас орхихгүй мартагдуулахгүй яваасаа гэсэн бодолтой байдаг. Цааш шийдвэр маань тэгж ажиллана гэдэг бас нэг өөртөө итгэлтэй байд юм да. Харин тийм ээ. Тэгээд бидний хувьд ч гэсэн одоо тэр тухайн нийгэмд бас төрж өссөн тухайн нийгмийн юуг одоо аав ээжийнхээ амьдрал, өвөө эмээгийнхээ амьдрал ч гэдэг юм уу өөрсдийнхөө туулж өөрөөсөө амьдралаар мэдж болохоор таны саяын хэлж байгаа шиг одоо үлгэр жим шиг гэлээ гэдэг шиг одоогийн хүмүүс сонсоход нэрээ сонин содон зарим нь үлгэр шиг худлаач юм шиг одоо ийм одоо түүх үйл явдлууд бол зөндөө байгаа шүү дээ. Тэгээд энэний одоо хүний энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүсийн амьдрал тохиолдсон явдлаар бас жоохон ч гэсэн одоо ингэ баримтжуулж үлдээе гэсэн л зорилго энэ нэвтрүүлэгт маань бас явж байгаа юм л да. Тэгээ маш их баяртай байна, их талархаж байна. Одоо энэ маш одоо онцлог асуудал та бүхэндээ баярлалаа. За тэгээд одоо хоёулаа таны маань одоо гол одоо чухал бас амьдралын нэг үйл явдал гэх юм уу одоо улс орны хөгжлийн улс оронд одоо нийгэм солигдож байсан энэ түүхийн гэрч болсон нэг гол асуудал байгаа. Энэ нь юу гэхээр та одоо 36 наснда ардын хурлын депутатаар сонгогдож байсан аймгаас одоо малчин түмнийхээр төлөөлөл болж ганцхан малчин төлөөлөгч болсон гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо тухайн үеийн одоо сонгуул яаж явж энэ чинь анхны ардчилсан чөлөөт сонгуул болсон байгаа шүү дээ тийм ээ. Өмнөх сонгуул одоо нэг хүний нэрийг дэвшүүлээд одоо тэрийгэ бид нар яг нь ер нь ажил үйлсээрээ манлайлсан хамт олноо одоо сум орон нутаг аймаг орноо улсаа төлөөлөх юм чадвартай гэсэн хүмүүсээ сонгодог байсан л да. Тэрний нэг болж таны ээж бас ажил үйлсээрээ шалгарч болж исэн байна. Таны хувьд бол анхны чөлөөт ардчилсан сонгуулиар ардын хурлын депутатаар сонгогдож байсан байна лээ. Энэ сонгуул ер нь яаж явагдаж байсан бэ? Явдаа 80 оноос эхлээд одоо 90 онд одоо бүр эдийн яаж нийгмийн маань ус өөрчлөлт юм уушин уур амьсгал ганц манай Монгол орн биш социализмын орнуудын одоо энэ давалгалаад бичнэ одоо шинэ нийгэмд орж энийг илэрхийл болсон одоо анхныхаа сонгуулийн 90 оны 7 сард хийж ирсэн. Одоо ингэж явахдаа зэрэгэл цаг үеийн бас хүмүүс нь уучин нийгмийн зарим шинэ нийгэм бас орж ирсэн нийгэм гэдэг маань их сайхан нийгэм болох юм бол бид нэр улам сайхан амьдран улс захирмаач гэсэн одоо улам илүү сайхан өнгө тэнүүртэй хөгжил цэцэглэн улам бол
юм бас сайхан болно гэсэн тийм итгэлээр бас нэг жижигүүрлэж хүмүүсийн сэтгэл зүй тийм энэ дээр төвлөрч явсан. Энэний дагуу сонгуулиа хийгээд тэгээд манай Ер нь одоо таны тэр одоо тойрогт хичнээн хүн нэр дэвшиж өрсөлдөж байсан. тэр сонгуулиар бол хөрхөө одоо манай юунаас хуучин манай сумнагдлийн дарга байсан одоо цэвэний цэрэн дорж нэгдлийн дарга байсан. Тэгээ манай сум дундын эмнэлэг гэдэг эмнэлгийн маань одоо ерөнхий эмч байсан одоо мягмаргой. Худалдаа бэлтгэл ангийн дарга хийж исэн бэхэрчргой. Гээд надыг томорха цэрэн дорж маань яг бид хоёрын нөгөө хоёр нахмад тэр тусмаа улам бас амьдрал ажлын туршлагатай зах хэмжээндээ бас сургууль соёлд өгсөн боловсралтай ийм сайхан хүмүүстэй цогтойгоо өрсөлдөж сонгуульд дөрвөн хүн нэр дэвшсэн гэсэн үг юм байна тийм ээ. Тэгтээ зэргийн үед би бас нутгийн ард түмэн нэвд дэмдээд ийм сайхан хүмүүстэй өрсөлдөж байгаа тухайд би бас өөртөө бас юу яалаад байгаа гэсэн тийм итгэл байгаагүй. Энд юу болох юм бол яг нэгэнтээ тэгээд хүмүүс маань арчис намын нэр дээр одоо ер нь чил ямар ч байсан өрсөлдөөд үзэх хэрэгтэй. Одоо энийг яагаад үзэх гэсэн ийм одоо санаачлаг гаргасан. Тэрнийхэн дагуу бид одоо ээж төлөөлж тэр арчис намын нэр дээр анхныхаа 90 онд үн сонгогдож ирсэн л дээ. Би сонгууль өртөө зэрэг тийм сайхан 3 хүнтэй дөрвүүлээ өрсөлдөөд хэрэг хувь нь 50% ас дээш гарч чадахгүй бол тэр чинь олон хүний хоёрт бас нэг сонгууль өрнө. Гэтэл одоо тэгээд миний нутгийнхаа юу гэж үзсэн одоо юу гэж сонс юм хөрх гэж айлвал тэгээ юу гараач ирсэн би чинь зөвхөн 10 дугаар анги төгссөн тийм л боловсралтай эгэлжирэн зүгээр юм алчин тийм л хүн байсан. Гэтэл тэр сайхан хүмүүсийн дундаас одоо бүр санаанд оромгүй тэр сонголт нь эрдээ шууд 75% одоо хувьтай ийм сонгуул болж тэрнгээрээ сумар төлөөлөд одоо ардын хурлын депутатаар сонгогдож ирсэн. Ийм л учиртай юм л да. Тэгэхээр яг тэр үед хүмүүс бас өөрчлөлт шинжилтийг хүсч одоо игэл жирийн хүмүүс одоо бид нарыг төлөөлнө ёстой гэдэг одоо тэр ойлголт нэлээд болсон байна л да. Тэгээ одоо залуу хүн, малчин хүн ийм хүнийг одоо ингэж өндөр хуваар сонгоно гэдэг бол үнэхээр одоо нутгийн ард түмнийхээ та бас итгэлийг дааж чадах одоо хүн гэж л таныг үзэж сонгосон байна. Танд баяр хүргье. Баярлалаа. За тэгээд ер нь одоо энэ 20 дугаар зуунд маань ингээл 1911 он гэхэд үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 онд ардын хувьсгал, 1990 онд ардчилсан хувьсгал гэдэг энэ одоо нийгмийн хөгжлийн одоо ийм гол үйл явдлууд болж өнгөрсөн. Тэгээд таны сонгогдсон тэр ардын хурлын бүрэн эрхийн хугацаанд одоо 1992 онд одоо анхны ардчилсан үндсэн хууль батлагдсан. Энэ одоо үндсэн хууль маань одоо анхны үндсэн хууль 1924 онд, тэгээд удаахан 1940 онд, тэгээ 1960 онд гээд 1992 оны одоо ардчилсан үндсэн хууль батлагдсан. Тэгээ энэ үндсэн хууль батлагдах үйл явц бол одоо нэлээд нухацтай олон хоног үргэлжилсэн ийм үйл явдал болж исэн. Тэр одоо үндсэн хууль батлах ардын хурлын хуралдаан ер нь ямар шүү байдалтай болж исэн талаар та бас яриач. Тэгээд ямар ч юм би энд нэг товчхон хариулт өгье. Тэгээд бид нар чинь анхаач одоо ер нь анхан цаатлын одоо баг хурлын ерөнхийдөө тэр юуныхээ төслийг нь үндсэн хуулийнхаа бэлдээд явуулсан байсан. Тэгээ байнгын ажиллагаатай баг хурал гэж байгуулсан байсан шүү дээ. Тэгээ бид нэр цуглаад одоо энэний хэлцтэй гол төлөвлөж исэн бараг 14 хоногт багтаа нэгсэн зорилготой байсан юм байна. Гэтэл одоо тэгээд энэ юм чинь цаг үеийн мэдээж хоёр нөгөө яасан нийгмийн ухамсар хүмүүсийн ойлголт альва юм тиймэр байх. Эннээс үнслээд 14 хоногт яагаад багтаагүй л дээ. Тэгээд 70 гаруй хоног хуралдаж яасан. Энэ дээр бүхэл бүтэн одоо ингээд одоо энэ хуулиудын чинь одоо нэг ясан да зүйл заалт үрээ яасан тэгэхэд
төрөл бүрээс үндсэн хууль гэдэг маань маш их өргөн агуулгатай маш нарийн ээжиж хариуцлагатай хийхгүй болохгүй тулд ингээд удаан хугацаагаар өргөл зарим юм дээр хүртэл маш олон хоног ирнэ хахаа төгжээ гарч энэ хойшлож иймэрхүү юмтай болж эхэлж байсан. Өглөө 8 цагт энэ орой тэгээ 6 цагт харна. Хагас утсан сайн дамар. Сүүтишээ энэ баг амарч байхгүй цагаа шахахын тулд ажил. Тэр үед их л баг шөнө болтол хөдлөх хоролдоод янз бүрийн асуудал гараад лидерээ гарна. Бас нэг эдэрсэн төгжирсэн харилцан ярилцаад гацсан тохирохгүй иймэрхүү зүйл дээр ямар салбар байна, юуны чиглэл дээр ирж байна. Тэр бүхнийг нь гол харилцан манай Монгол орны хамгийн шилдэг тэр яасан эрдэмтэд шинжлэх ухааны ажилтнууд салбартаа урд нь амжилт бүтээл гаргаж ирсэн туршлагатай ийм хүмүүсээр тайлбар хийлгэж зах хэмжээндээ бид нарыг ингээд аль болохоор нь хурдан цаашдаа өргөлөд яв. Нэгэсэнтэй хахаа төгжөнөөс гаргахын тулд явж ирсэн. Хүмүүс ярихдаа ярьдаг л да. Үндсэн хуулиудаа баталж яхад янз бүрийн тэмцэл өрсөлдөөн байсан. Тэрчвтэй хэл бас манайхын жоохон дэврүүн ярихад нь хүмүүс ойлгохоор их л хурцыг барилгад 2 нам болоо хоорондоо барьцуулах наангаа ус юм шиг ингээ яриа гардаг. Энэ бол тийм юм байхгүй. Гэтэл бид нар чинь үндсэн хуулиасаа гадна үндсэн хуулийг баталж ирсэн тэр үеийг хүмүүс аль болохоор ардмдж ойлгохын тулд агуулгыг нь юунаас болсон шалтгаалаад ямар юмнээс үл тэмцэлдэж ирсэн, тэрсэлдэж ирсэн гэж яриад байна. Тэгээ энийг нь бид нар бас хамгийн гол бусцыг нь олон жил үлээ 30 гаруй жил болсон удаадараа хүмүүс ярьчихсан яаж байсан. Тэгээ хамгийн урт яасан манайхан чинь юун дээр хамгийн их яасан шүү дээ. Төрийн сүлдэн дээр. Тэгэхдээ Монгол хүн гэдэг чинь моргиогоор яаж чадахгүй бүх юмыг заавал морио авч үлдэхин тулд хуучин сүлдээд оруулсан. Энэ бүхэн дээр тогтоод ихэнх маань байсан. Гэтэл сүүлийн үед жишээ нь гарсан залуутарлынхан болгоод тэгээд ингээ энээсээ үлжмар хамгийн анх жинхэнэ баг хурлын юугаар хэлсэн үндсэн хуулийн тэр төсөл дээр нь би чинь нуус опшн дээр гардаг ш. Нэг тооноор шанхар яасан гэсэн. Үндсэлтэй энэс ягаад Чингис хаан маань яасан. Энийг сонгож хамгийн гол нь тэр баг хурлын оруулж ирсэн. Төрийн сүлд болох цагаан шанхарыг оруулж ирж ирсэн байна. Тэгээд энэс бол ярьсан. Шовоо гэдэг болохгүй хичээнтэй бахархалтай юм байсан ч гэсэн. Өвхтөг төрдөг. Тэр үед их л баг алхад цус гардаг. Араатан иддэг. Бас махчин шовоо. Ингээд шөмжлөхэд өгөө. Тэр үед их л өндөг хүртлөөгөө. Янз юм бас өөрийгөө их маш л нухацтай хилцэж байна тий. Нэг асуудал дээр гэтэл санал хураалтыг 3 удаа явуулдаг байсан энэ гэдэг жаа. Тэгэхээр санал хураалтаа явуулаад дахин тайлбар хийгээл ингээл тэгэхээр хүмүүсийн бас үзэл бодол гэдэг юм юмыг харах өнцөг энэ төр өөрчлөгдөх тийм тохиолдлууд гардаг байсан байна л. Тэгээ хурдан хуумгай юм хийхгүй энэ үндсэн хуулиа батлахад ингэж ач холбогдол өгж хилэлцэж батлсны үндсэнд манай үндсэн хуулийг чинь бас их сайн үндсэн хууль болсон гэж бас ярьдаг юм байна лээ судлаачид үздэг тийм. Тэгээд хуулийн хавтаа бидний шинэ хатан зэрэг үндсэн хууль гэдэг маань та нарт нэг шиндэ 430 депутат энэ үндсэн хуульд гол хуулийн цөм болсон ийм сайхан нийгмийн маань хөтлж олоодож явах баримтч хийгээсэн гардаж явсан 430 гэдэг үндсэн хууль гэсэн бас нэг таан үлгэдэд төрүүлээ. Хүний хэсэг гэдэг чинь төрсөн үрдээ хайртай халамжтай сайхан байлгахын төлөө бүх анхаарлаа зориулж идэг юм уламжлалтай. Энэнтэй адилхан та нарт үлгэдэж явсан энэ үндсэн хуулийг аль болох олон түмэнд хөргөж сурталчилж артай үр дүнтэй ойлгомжтой болгохын тулд сайн арчил торж цааш нь ингээ аль болохоор сурталчилж явахыг хичээ ингэ зааж ирсэн. Ер нь үндсэн хуулиа манай ард иргэд үзэж судалж уншдаг л байх л да. Тэгвэл ер нь хэрвээ уншаагүй хүн байвал ядаж ганц удаа ч гэсэн уншаасаа гэж би бас боддгийн.
Одоо энэ үндсэн хуулиараа л одоо энэ парламентын засаглал одоо хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Одоо л манай улс орны явж байгаа энэ зам чиглэлийг одоо гаргаж ирсэн ийм гол хууль болсон байгаа шүү дээ. Тэгээд ер нь энэ үндсэн хууль баталсан хүмүүсээ бас улс орн маань их хүндэтгэлтэй хандаж жил бүр одоо үндсэн хуулийн өдрөөрөө хүлээн авч тодорхой одоо үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг, энэ үйл ажиллагаагаа сурталчилдаг, бас ийм сайхан уламжлалтай байгаад нь бас их баяртай байдгийн. Өнөөдөр шөрөөллөөр одоо энд чишсэн хурлын байгууллага тэгээд засаг даргын тамгын газраас маань газар улс орон аймаг сум бүхэн гээд үйл ажиллагаа явуулж шишсэн одоо тэгээд сайхан байна л да зөвл байна. За тэгээд та манай зочны одоо бас нэг гол бас нэг онцлог байгаа. Түрүүнч бас өөрөө дурдлаа нутгийнхаа одоо 3 сайлчин баатартаа зориулаад шүлэг дуу зохиож байсан гэж ярьжсэн. Тэгээд та өөрөө шүлэг бичдэг, дууныхаа аялгауг өөрөө хийдэг, зарим давгаа өөрөө дуулдаг, бусд хүмүүсийн дуулсан энэ төргээд олон сайхан бас юм уран бүтээлийн эзэн юм байна лээ. Тэгээд та бас ярьжсэн штэ. Ер нь ингээд хүнээр ая зохиолгоно гэд зарим дуундаа ингээд нэлээд хүлээсэн. Тэгээ бодсон чинь ер нь манай Монголын ард түмэн чинь өөрсдөө одоо үгээ зохиогоод өөрсдөө аяа зохиодог. Заавал одоо мэрэгжлийн хүн байх юугүйгээр энэ олон сайхан ардын дууд төрсөн юм чинь би өөрөө яагаад хийж болдгүй ингээд дуу зохиож байсан гэд бас ярьжсэн. Тэгээ ялангуяа тэр хандаа зориулсан дууг чинь би бас сонсож үзсэн. Үнэхээр үг аялгауны хувьд бол надад л үнэхээр сэтгэл таалагдсан, төгс тийм сайхан дуу болсон санагдсан. Та тэр өөрийнхөө одоо энэ уран бүтээлийнхээ талаар бас үзэгчдэд товч танилцуулахгүй юу? Тийм миний дуу учиргүй байх тэр нэг шүлэг найрал бичнээр зохиолч дэйтэй ярих юу байх зүгээр яах вэ? Мөр цолгой холбож ямар сонирхолтой явдаг. Та бас их даруухан ярьж байна ер нь бол. Өөрийнхөө хийж бүтээсэн юмыг бас хэлж ярьж явах нь зөв л дөө. Яг нийтдээ 10 баруун жаахан гарan болж байна да нэг дууны үг гэж хийсэн. Дуу болсон нь 10 гарan өстэй тий. Тэ дуу болоод яаж байгаа. Тэгэхээр тэрний дотор зарим нь үгийг нь хийсэн байгаа. Зарим нь өөрөө үгтэй танд орсон байгаа. Та хамгийн анхны үгтэй зэрэг одоо би нэг сургуулийн тухай нэг дуу хийгээд яасан тэрэнд маань одоо хөгжмийн захиалч Норвсон богын Ганбаатар гэдэг одоо хүн аяыг нь хийлгээд одоо гавьяа жижигчин ган зэрэгээр дуу шийдэн дээр яаж өгöd над руу явуулж ирсэн. Гарахан яагаагүй. Тэрнээс гадна одоо ингээд одоо онон миний яар нөгөө гэж яраагүй гэдэг доо бас нүгийг хийсэн. Бурят дуу юу? Тэ бурят дуу. Одоо тэрийг одоо манай ойт бурятын авьяачигчин Монголын соёлын тэргүүний ажилтан цагаатын Мөнхөлд гэдэг хүмүүс нь дуулаад Доронтой. Тэ юугаар явж явах шиг байна. Тэ хэвтэн онон миний арнагуу гэдэг чинь бид хэвтэ онцлог нь манай бурят очны иргэдээ яссан нэг бол өөр 13 4-р 15 6-р зууны чинь одоо Монгол одоо манжина ирлэж яагаад хойшоо чиглэх үү урагшаа чиглэх үү төв хорлоход аливаа юм жаас ингээд хоорондоо жоохон янз бүрийн юмдад ямар ч хийсэн урагшаа гарч ирэхгүй н хойшоо юм жийнэ гэсэн зорилготой манай одоо Монголоос хүмүүс Орос руу гарч амьдэрс энэс чигсэн тэгээд хойшоо яаж байгаа нутаглаад Тэс үлдэндээ сектор сайхан Монголд маань цагаан борооны бас нэг юм тэмцэл болоход тийшээ гарсан манай Монгол одоо өгсөтөн чинь наашаа эргэж Монгол руу гарахад манай бурят зон гэдэг хойноос буцаж Монголд орж ирсэн байдаг. Ирэх ирэхдээ бүр тэгээд цаанаас нутгийг нь шизгаарлж өгөөд хойноос орж ирсэн бурятууд одоо онон голоор зааглаад энэс урагшаа гарахгүй.
зөвхөн хой талаар нутаглах ийм газар анхын заа гэж зааж өгсөн гэж насч үрэлдэг. Тэр зааж өгөхдөө тэр нь юу гэх нэгэсэндээ хилийн дагуу хой талыг одоо харуулын юу гэсэн юм нэр хаягтай болгоно. Иймэрхүү үйл ажиллагаатай амьдарч байхдаа байж гэсэн. Тэгээд одоо юу ясалдаа тэгээд Бурятын ард түмэн гэдэг манайхан ярихтаа амжилт бүтээлэн ч гэсэн тэгээд янз бүрийн бас үзэж амссан одоо зовлон шаналн ч гэсэн тэгээд Буряттай бол байгальд олоо байхгүйгээр Монгол нутагтай бол ононголгүйгээр Бурят хүний амьдрал түүх сайн сайхан альва бүхэн одоо тэр байгаль нуургүйгээр ононголгүйгээр ер нь дурсуулахгүй маа гэж бодсны үндсэн дээр бодож энэ онон миний арнагөө гэдэг энэ дууныг туршиж ирсэн юм очиртай. Тэгээд тэрнээс гадна бас нэг өндөс гурай дуун гэдэг одоо жинхэнэ Бурятын явах юутай бас нэг тийм дуу үгтэй айтайг нь хийгээд тэгээд одоо Доронт нутгийн одоо хөдөө соёл өргөх сургуулийн дуулаач гэдэг өгсөн гэрэл тод гэдэг нэг хөө бас нэг маань дуулаад өнгөрдөг зэн тэр сумынх нь ой болоход тэрэн дээр тэр миний тэр дуугаар дуулж нээлттэй хийлээ фэйсбүүк дээр тавьсан байсан. Бас л энэ маань тэр найруулгыг нь бас л тэр одоо Гамбаж хүн Наросамбогийн Ганбаатар гэдэг тэр хүн маань найруулах бүх юм хийж өгсөн. Гэх мэтчэнтэй яхавтай нэг хэдий ингэнийтэй нааруугаар тоо. Юм байдаг тэр тусмаа энэ дээр даавхны асуусан бас нэг амнасэнд уушгинэн гэдэг шиг энэ сайх өдөр бас энэ даавханд оролцоо тэр тусмаа би энэ хандаа зэрүүлж зүудний уучлал гэдэг дог нэгэсэнд сайхан ханигаа бас насан турштай өөрийнх нь би хорвогийн жамаар холдож одоо тэнгэрийн орондоо дэвшиж яваад бид хоёр холдсон ч гэсэн одоо мөнхөд одоо ханигаа мартуулахгүй ингээд дурсад дуулж ингэж явахын тулд нэгэсэндээ дуун саврага босхой гэж яасан дуугийн маань хүртэл энд оруулж байгаа одоо би маш одоо ийтэй тэр дээд тэнгэрээс миний ханч гэсэн бас сүнсэн онгон байдаг юм уу харж байгаа байхад мохан ч нус чамайгаа мартаагүй бас л яах гэж явна шүү гэж бодож их сайхан санагдаж байна. Тэр үгүй тэр дууны үгийг ингээд уншихад дууг сонсоход мэдээж одоо ингээд хань ижлээ алдсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүс яг таны тэр сэтгэлийн юмыг дотроо бодож байгаа ч гэсэн яг тань шиг ингээд сайхан гаргаад хэлж чадахгүй ч гэсэн яг тийм мэдрэмжийг, тийм бодлыг дотроо тээж яваа. Тэгэхээр энэ олон хүний сэтгэлийг дэвтээх, олон хүний одоо сэтгэлээ тайтгаруулах ийм сайхан юу болжээ гэж би бас бодсон тийм. Баярлалаа. Ямар ч юм миний ганц чадах юмтай хандаа яасан бас юм. Одоо таахны бас нэг одоо юунд нийцэж байгаа би ч гэсэн бас баяртай байна сайхан. За ингээд бидний одоо энэ зочдоос асуудаг нэг хоёр асуулт байгаа. Энэ нь одоо энэ ерөнхийдөө таны ярианд бас өмнө нь дурддагцсан л да. Гэхдээ энэ 100 солигдох мөч ер нь танд ямар мэдрэмж төрүүлсэн гэж нэг асуухаар байна. За дараагийн асуулт нь таны одоо хүүхэд нас, залуу нас одоо ер нь энэ амьдрал тохиолдсон одоо дурсгалтай, сургамжтай, хөгжилтэй явдлуудаас бас та нэг дурсаж хэлээч. Тэр харгүй одоо 60 буюу 100 гэдэг чинь бас цаанаас толлоос яасүйгээр солигдож дэвшиж шилжиж явах нь одоо ертөнцийн жам юм. Тусмаа бидний хувьд гэсэн сайхан дээр өөр гэсэн 20-р зуун бас өөр гэсэн онцлогтой 21-р зуун гэсэн бас нэг өөрийн онцлогтой ийм сайхан зааг дээр нь шинийн дээр бас гналахаар бидэж явж байгаа. Хуучин одоо тэр сайхан зууныхаа тэр нийгмийнхээ сайхан бас нэг одоо амжилт бүтээлийг улам баттгаж улс их орныхоо ирээдийг өнгө царайг хөгжил дэвшлийг одоо 21-р зуунд одоо сайхан өргөжлөөж хийж бүтээж ингээд явбал сайхан байна гэж бодож нийт монголчууд маань бид нийт иргэд
тэр тус маань бүр хойч үеийн залуучууд бидний ирээдээ болсон энэ сайхан хүүхдүүд маань ишээ сайхан 21-р зууныгаа төгч хилээд одоо жолоодод энэ цааш нь үргэлжлүүлээд явах гэдэгт итгэл дөөрөн байна. За тэр хүүхднээс дурсамжийг яахаа би яажсэн би чинь 10 дугаар ингээд төгсөөд одоо тэр үе чинь конкурс гэж өгдөг байлаа. Тэгээ тэрэндээ явах болсон чинь ангийнхан маань ч гэсэн за баяр минь чи бас учиргүйтэй юм сурлахтай биш. Одоо чи ятгадаа бас нэг техникум бас яач дөнгөн хөдөлгөх конкурст явъя гэж биш. Тэгээд яасан багш нар ч гэсэн баяр минь чи бас ангийнхантайгаа бас конкурст оролцоод бас шалгаж шүлгээ өгсөн дээр бахаа. Гэтэл би бас шалуур одоо юутай болж тэр үед бас нэг одоо ахмад настай тэр тусмаатай дарга нар ийм айдаг мэдэг иймэрхүү цаг иймэрхүү юутай үе байсан. Гэтэл тэрний айхын оронд одоо сумнагдлын дарга тэгээ захирал хоёрын хадаа өөрөө гүйсээр байгаа 73 онд чинь одоо нэг өвлийн илгээлт гэдэг юм гарч ирсэн. Тэгэхэд одоо би заавал 10 дугаар ингээд төгсөд шууд мал дээр гарна. 7 төгссөн хүн гарч болдсон 10 төгссөн хүн яагаад гарч болдгоо. Би заавал мал дээр гарна зүтгэсээр байгаа тэгээд гарсан. Тэр үед надад сайхан шиг санагдаж байсан. Эргээ тэрнийгээ дурсгал цэргийн албанд байхад ингээд яажсэн нэг сайхан сартай шин ингийн хувцсамсаад Ховд аймгийн 10 жилийн сургууль орой тэр чинь 10 сарын 20 хэдний тэргийн сартай сайхан орой байсан цэрмэг. Тэнд явж байгаа зарийнх нь гадуур явсан чинь санх борчин бүгд онгойцсон 2-3 давхар дотор барьных нь. Одоо тэгээд сурагч ахын тэр хүүхдүүд дотор барьных хүүхдүүд инээд байсал хажаа шууган одоо өөрөө ирэхгүй надад санагдахад тэгээд яг тэ сурагч байсан ах маань бүх юм одоо ясаа телевизэн нүүрэн дээр тодорхой гарч ирээд одоо би малчин болно гэж бодож ирсэн тэр хүнээ явж байгаа тэр юм маань эргээ тэнд бодогдсон гентхэн өөрчлөгдөд тэр сайхан хөгжинтэй хүүхдүүдийн байрны чимээ шогооныхаа хүүхэд ахын хөгжинтэйхнээс минь хүмүүжил олгосон 10 жил минь эргээ надад олдож чулуус эрдэм намдаа шамдан суралцсан гэж дугаардад өөр ирэхгүй юм санаанд маань орж ирж ирсэн. За хүүхднээс за тэрнээс гадна бидний чинь үе гэдэг чинь бас нэг залуу байлаа. Цагаан сараар одоо бүгд л одоо 20-30 км жилээд лайлмтнараа явна сугаан зингэн одоо тэг цагаалж явдаг байлаа. Олоо. Тэгээд бид нар чинь явахдаа тэр залуу цагаалж явах чинь одоо эд цэрэг тавихаасаа мөн бүр багнасны маань дурсамж юм да. Тэгэхдээ зэрэг алаг мартай Дандрбаатарын цэрэг болно. За. Тэр цагаалж яваа бидний. Борон мартын борон өнгөрний цэрэг болно. За тэ борон өнгөрнийхээ цэрэгийг алаг мартай Дандрын цэргүүднүүд хөөж явна гэдэг. Тэгээд нэг модны мөчөр өрчихсөн. Одоо ингээд нөгөө борон мартай гэдэг нөө цагаалж яваа шишмаанууд тэгж лимэрхөө энэ зөтэй явж хамгийн хөгжөнтэй тэр байна л да. Тэ энэгээ чийсэн би бас өөрийнхөө дурсамд юунд оруулаад хөгшин мөрмөрнийхээ өрөөхөн байгаа байхад хүүхэд уулчирнасныхаа гинийн томааг байхад модны мөчөр ширхнэр сэлэн болгон таглаж морин атахар давчин дайчин сүрийг дөрсөл дээлийн хормыг хэсэг морин дэл дээр өссөн дэврэн багын сэтгүүлэр хөндлөн голддагсан хонжоошин уудам тал цагаан аваанаар 2 мөгөтэн өдөр миний нэгэн бахархаар гэж ингэж явсан. Миний баг насны дурсамж. Тэгэл энэ хэдэн мөрт дотор л одоо тэр таны бага насны нутаг усны бүхэл зүйл багтаж байна шүү дээ. Тэгээ багнаас амьдралаа яг дуршилж бас оролдож байсан юм. Та ер нь хантайгаа хизээ танилцаж яаж айлгэр болж исэн бэ? За энэ хэлэхэд юу юм да? Бидний чинь цэргийн албанаас халагдахад бидний тэр үеийн ахмад настай чуул одоо их сайхан ч байж гэж өнөө бодох юм сансимигээ үр захиасаа одоо хэлдэг сургадаг. Тэгээ халагдаад очиход тэр настай чуул хүртэл хэд хоногийн дараа за миний хөө чи одоо цэргийн албан хаалаа эрвээ сонжид яланаас үеийн төрлөө. Одоо тэр чи ганцаараа явах юм биш одоо дотлоо төлхийг өссөн.
их сайхан ханижилттэй болоод одоо бас нэг аав ээжийнхээ галаас гал тасалж одоо ингээд сайхан амьдрах цаг чинь боллоо. Одоо ингээд айлгэр бол гэж хүртэл ахмад модон зөвлөг өгнө. Халагдж очны дараа. Тэр өснөө нэг дурсамжтай миний мэж. За миний халагдчихад нэг сар хэртэй болоод байсан. Тэгж. За миний хөө одоо чи цэргийн харбы хаагаад ирлээ. Одоо тэрнээс үеч нэг үйчлээ. Тэгтээ зэрэг сайхан ханижилттэй болоод ингээд бас нэг ягаад явмаар байна. Одоо хүүхдийнхээ бас нэг утааг бидний шөнөд мээр байна. Бидний ч гэсэн санаатай юм хэлээ. Тэгтээ зэрэг миний ээж хэлж ирсэн. За миний энэ нутагт ээжийнхний хөвдөө ээж чамд хэлэхэд заавал миний санаагаар бол миний юугаар бол би чамайг тулгаж байгаа юм биш. Ээж нь зүгээр санаагаа хэлэхэд энэ нутагт маань ээж байгаа бас ажил төрөл төршсэн альва юм яриач гэсэн бас нэг 3 охид байна гэж ээж маань дурсаж ирсэн байхгүй юу? Тэгтээ тэр дурсаж ирсэн нэгнийх нь нэгийг л одоо тэгээд бараг л ээжийнхээ санаагаар усан дээр үндэслээд ингээд ханаас 1976 онд цэргээс халагдсан тэгээд очингуудаа яг тэгээ ээжийнхээ санал болгосон тэр 3 охиныг та таньдаг байсан юм уу? Ээжийнхээ хэлсний дараа танилцсан юм уу? Яг одоо багт бүгдээрээ тэр чинь хамгийн гол онцлог юу гэхтэй зэрэг 3 бол надад сарай дөөмөр байхгүй юу? Энэнийг бас цаг үеийн 100 дамжсан юм гэж энэнийг бас сонирхолтой тулд хүн мэдэхгүй. Бидний чинь цэргийн 3 жилийн албагддаг чи амьдралын их сургууль болсон сайхан алба байлаа. Өнөө удахад. Тэгээ бид чинь 3 жил цэргийн албанд яваад тэр нь хүрээд ирэхэд үе тэнгийн нэг хүн шөөрөө явчихсан. Ийм цаг үе байхад заавал чи өөрөөсөө доош нэг эмээг л яаж ийм л байсан юм л да. Тэрний дагуу та миний ханадаас 5 насны зөрүүтэй хүн байсан. За тэгвэл ээж нь одоо бас аль талын харж л охтуудыг санал болгож сайхан ханыг бас олж өгсөн биз дээ ээж нь. Тэгсэн ч ээжийнхээ сувгийн дагуу тэ 3-ын нэг сонгосон. Тэр нэчүүгээр миний ээжийн маань цайхаа юу гэв ээжийн маань ажил үйсэг миний голомтыг өгдмээ маань одоо өнөө хүртэл сайхан залгаад одоо явж байгаа байсан. Та хэдэн хүүхэдтэй вэ? Би 2 ошин 2 хүүхэдтэй 4 хүүхэдтэй дотроо бахархаж явдим. Ээжигээ дагаад 2 ошин надыг ягаад 2 цаанаас яасан ийм цаглан 2 хос сигуртай амьдралаа яасан бас бид хоёрын амьдралын бас нэг сайхан юу юм да гэж дотроо бодож явдаг. Гэрийн тоноор солонгод татуулаад гэнтэн чимэн хүрээд ирвүүдээ зүгс сарай бүхэн чинь сайхнараа сэтгэлд хоногсон янзаараа зүгт биш үнэн За та бүхэн ярилцах цаг одоо энд хүрээд ер нь өндөрлөх тийшээ болж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч сайхан ярилцлага яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлс нь өөдрөг эрүүл энх сайн сайхан байх болтугай дараагийн одоо бас ярилцлагаар уулзсан учрахын ерөөл өргөё. Баярлалаа танд. За баярлалаа. За одоо төгсгөлтөн чийсэн манай эцэг өвгч нь уламжлаад ирсэн одоо яг ерөөлийн үзүр тос гэж ярьдаг. Тэгэхэд одоо ингээд энэ олны улс орныхоо одоо нийгмийн хөдөлгөөний төрөнд нь шилж яг төвч хэлж одоо олон түмний хүртэл болгоод аль болох сайн бүхнийг одоо яаж явдаг ийм сайхан зорилготой ийм сайхан үйлстэй хүүхдүүдийн маань та нарын маань бас ажил үйлсэн одоо улам дэлгэрч одоо бурхан халдан уушгээ өндөр хэрлэн ононголынх ус шиг урсгал шиг баян тонголог ийм сайхан яваасаа гэж хүсэе дөө. За баярлалаа. За манай өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай.